За сайн уу манайхан, энэ удаагийн дугаараар 2001 онд үзэгчдийн хүртэл болсон Барби ба цөмөөхөн анимашныг бэлтгэн өргөж байна. Бяцхан охин балетийн бэлтгэл хийж байхдаа хөдөлгөөнөө алдаад би чадахгүй нэ гэж шантраад суухад нь Барби түүнд Клара гэх нэртэй эцэг эхээ багтаа алдаж өнчөрч үлдсэн охины түүхийг ярьж өгч байгаагаар кино маань эхэлдэг. Төд удалгүй гэрт нь зочид ирэх бөгөөд өвөө нь Клара охиныг яарвчилж байдаг. Ээжийнхээ зов сараар бэлгэлсэн Барбиг гаргаж гацуур модонд дүлгөөд байж байтал аав эгч нь ирж дэлхийн ертөнцөөр аялсан өөрийн түүхийг Кларад ярьж өгдөг. Тэгээд дүү Томи болон Клара охинд бэлэг өгөх бөгөөд нээж үзтэл цөмөөхөө байх нь тэр. Дүүн би энийг чин армийнхаа удирдагч болгомоор байна гэж булаацалтаж байгаад гарыг нь гэмтээгээд тайчдаг. Шөнийн 12 цаг болж Клараг унтсны дараа ичидийн зүс бий болов. Жижигхэн нүхээр хулганууд гүйлдэж цөмөөхөө ичидийн тусламжтайгаар амарноо. Клара охин сэрээд энэ бүхэн зүуд ахаас гэдэг. Хулганы хаан болон цөмөөхөө хоёр тулдаж агаад цөмөөхөө яг гэмтээхийн нан Клара очиж миний гэр түүнийг гэмтээхгүй шүү гэтэл шидэт таягаараа Клараг хулган шиг жижигхэн болгоод хувиргачихнаа. Ингээд Клара охин зөвхтөж гацуур модны тоглоомноос зүгдэх бөгөөд хулганы хаан цөмөөхөөг яг алах гээдсэн тул гутлаа шийдснээр хулганы хаан ухаан алдаж бусдын түүнийг аваад яваад өгдөг. Клара чи явахаас өмнө намайг буцаагаад өндөр олгоод өгөхгүй юу гэтэл цөмөөхөө би энэ шившлэгийг арилгаж чадахгүй харин хорын гүнжил түүнийг арилгаж чадна. Харамсалтай нь би цөмөөхөө болж хувирсан үеэс л түүнийг хайж байна гэдэг. Энэ үед цагны шар шувуу цагнаасаа бууж ирээд шуурган тэнгисийн цанаас та хоёр торын гүнжийг олох боломжтой гэхэд Клара би чамтай хамт тийшээ явна гэж үү гэд гайхаад байдیں۔ Тэгсэн шар шувуу үлдсэн амьдралаа хулган шиг амьдралаар амьдрахыг хүсээгүй л бол явах хэрэгтэй гэж хэлээд жижигхэн зүрхийн хэлбэртэй зүйлд өгөх ба торын гүнжийг олж уулзсны дараа энэ зүрхийг нээвэл гэртээ хэвийн хэмжээндээ ирсэн байх болно гэдэг. Хулгануудын нүх рүү ороод жоохон явж байгаад л ичидийн гэмээр газраар өнхөрч унаад цаснаас өөр зүлгүүний газарт ирнэ. Манай хоёр ч энэ газраас яаж гарахаа мэдэхгүй байж байтал хөөрдөн бяцхан цасны дагнууд гарч ирээд тэднийг хүрээлж Клара охиныг бас бүжиглэл гэж байна шүү. Ингээд цасны дагнууд манай хоёрт гарах гарц нээж өгөөд яваад өгдөг. Гадаах ертөнцтэй танилцсан ярилцаж явтал хулганы хааны гар үл болсон хорон санаас арьсан баг байхад тэднийг торын гүнжийг хайж байгаа гэдгийг мэдээд очиод хулганы хаанд хэлчихнэ. Манай хоёр явж нэг тосгонд ирэх бөгөөд тэнхийн хүүхдүүд манай хоёр руу зогсоо зайгүй цас шидэд байвал явах уу? Хүүхдүүд манай тосгон ийм болсон нь арчаагүй Эрик хааны буруу гэж гомдлох бөгөөд энд аюултай ээж магадгүй гэд хүүхдүүдийг аваад хөдөлдөг. Явж байхдаа тосгоны хүнс ачсан хулганы цэргүүдтэй таарч цэргүүд тэдний араас хөөж манай хэдэж ойроо зүгтэх бөгөөд тэдний дээрээс гинтгэн нэг шат унаж тэд авраглаа гэж бодтол тосгоны хүмүүст барьцаалагдчихдаг за. Тэгээд тосгоны хүмүүсийг удирдах байсан жанжинд манай хоёр бүх өнөө уучраа хэлж торын гүнжийг хайж байгаа бид хоёр ч гэсэн танартай л адилхан хохирогч нэтэр гэтэл нөгөөх нь ийм утгагүй юм амьдралдаа сонсож байсангүйгээд итгэж өгдөггүй шүү. Түүнийг итгүүлгийн тулд цөмөөхөө Эрик ханхуу надад үүнийг хэлсэн юм а гэд хэлчих бөгөөд түүнийг сонссон жанжи ихэд уурлаж энэ бүгд ердөө тэр уваагүй ханхуугаас л болсон нэтэргээд уурлаж эхэлнэ. Гэтэл ажинаас нь ханхуутай найз исэн Канди гэх залуу жанжин ятгаж тэдэнд туслаад хамтдаа маргаашнаас эхлэн торын гүнжийг олж уулзахаар болтгоо. Энэ хооронд хулганыхаа алдаа гаргасан хулгануудаа номын хавчуурга болгож хувиргачихад хааны бүртгэлээс торын гүнжийн талаар мэдээллийг олж уншина. Тэр ном нь торын гүнжийг сайхан сэтгэлтэй, ухаантай, зоримог гэхээс өөр зүйл бичигдэг байсан бөгөөд үүнийг уншсан хулганы хаан уурлаж ордныхоо чулуун хөшөөнүүдийг ашиглан авраг том чулуун мангас бүтээж цөмөөхөөг олж устгахыг даалган түүнд туслаж зам зааж өгүүлэхээр өнөөх хорон санаас сарсан багвахаг хамтд нь явуулдаг. Цөмөөхөө тэргээс сааны доор ганцаараа нэлээн ямарчсан суужээд юм да. Тэгснээ би бол зүгээр л нэг модон хүүхэлдэй учраас унтах шаардлага байхгүй нэтэр гэх бөгөөд Клара за болооч дээ чи бол жирийн нэг модон хүүхэлдэй биш чи жин ханхуу Эрик шүү дээ гэхин тэр. Яг үндэ нөгөө хүн болгоны үзий ядаад байсан ханхуу Эрик ч манай цөмөөхөө байвал яах вэ? Кларач түүнийг зоригжуулж чи ард иргэдийнхээ төлөө өөрийгөө золиослон тэмцээж байна шүү дээ. Энд чи хангалттай гэхэд цөмөөхөө ард иргэд минь намайг хулганы хаанаас илүүтэй үзий ядаж байна шүү дээ. Тиймээс торын гүнжийг олж энэ бүгдийг хэвэнд нь оруулмаар байна л гэдэг. Маргааш нь болж манай залуус торын гүнжийг олох хаян замдаа гарлаа. Жанжин хүн жанжин зангаа гаргаж агаад аюултай замаар явна гэж зөрүүлээд өөрөө тэр замаараа явж агаад хөл алдахдаа Кандо залууг түлхээд золтой л унахчихдаггүй. Цөмөөхөө түүнийг аврахын тулд нэг гараа салгаж татаж гаргах бөгөөд жанжин чи одоо хүнсний богцоо унгаагаад ахтай яадын нэтэр гэхэд
Нөгөөх нь би үхээ шахлаа гэд маргаж эхэлнэ. Цааш үргэлжлүүлэн явж байгаа далаад ирэх бөгөөд Жанжин Канду хоёр тэнд байсан завийг засаж янзлахаар болж харин Клара цөмөөхөө хоёр хүнс олохоор болдог. Хүнс хайж яваад нэгэн битүүж тагалсан худаг олдог ба арай гэж нөгөөхийг нь хүчээр онгойлготол хулганы хаанаар хүчээр хориулсан бяцхан дагнууд гарч ирээд гандаж өгсөн моднуудыг буцааж амьлуулж байгалыг сэргээж өгнө. Зөндөө хүнстэй боллоо гэж бодоод алим түүжээтэл хулганы хааны явуулсан чулуун мангас гарч ирээд манай хоёр аль байдгаараа зүгтаана. Нөгөө хоёр дээрээ ирээд дөрүүлээ ногдож байтал засаж байсан завийг нь юучгүй бяцлаад хайчихдгийн. Ашгүй энэ үед манай хоёрын аварсан шидэт дагнууд гарч ирж тэдний гатлах хөстэй байсан далайг хөлдөөгөөд тэдэнд зам гаргаж өгөх ба өнөөх тосгоны хүүхдүүдийн унаж байсан морин тэрэг хаанаас ч юм бэ гарч ирж тэд хамтдаа зүгтаана. Хойноос нь аврах чулуун мангасч маш том алхасаар манай эдэж зүгтааж нэг шалахгүй байсан тул цөмөөхөө өсөрч буугаад ил дээрээ мөсөнд ан цав үсгэснээр өнөөх чулуун мангас далайд живж алга болно. Ингэж явсаар агаад нэгэн ордонд ирэх бөгөөд азар тоорын гүнжийг оллоо гэж бодтол энэ нь хулганы хааны бэлдсэн өрх байж таардаг за. Клара л ганцаараа тэрхүү хиймэл ордон руу оролгүй хүлээжсэн тул өрхөнд оролгүй ганцаараа үлддэг. Тэгэд Клара далайн эрэг дээр ганцаараа суугаад би энэ газар дэмий иржээ. Тэр гүнжийг олно гэдэг худлаа юм байна гэд гониглаад суудал хөөрхөн бяцхан дагнууд гарч ирээд түнд нэг хөөрхөн зүйл бэлдсэн байх бөгөөд түүнийг энэ дээр суул гэж байна шүү. Ингээд дагнууд Клараг манай эдийн хоригдсон хулганы хааны ордонд авчирх бөгөөд шидэт дагнууд тосгоны иргэд дээр очиж тэдэнд туслах хэрэгтэй гэж ятгадаг. Клара тэднийг хайж ордон дотор тэнүүжилж байгаад хов хоосон мөртлөө хамгаалагчаар хамгаалуулсан нэгэн өрөөнд ортол хин нэгэн түүний нэрийг дуудах шиг болдог. Хулганы хаан манай гурыг гаднаас нь харахад харагдахааргүй байдлаар хорсон байдаг ба ханыг нь цөм зогсноор манай гурав суллагдаж чаднаа. Гадаа гартаа л хулганы хаан маш том түүдэг асаах гэд бэлдэж явах бөгөөд цөмөөхөө одоо л түүнийг зогсоох хэрэгтэй гэд хулганы хаанд хандаж чи ганц титэм зүйлээ гэд хаан болчихгүй гэж сануултал хулганы хаан түүдгийг асааж бослогод ирсэн бүх хүмүүсийг хөшөө олгоод хувиргачихна. Ингээд тэд тулдаж эхлэх бөгөөд хулганы хаан өөрийгөө маш том хэмжээтэй болгож хувиргаад цөмөөхөөг маш хүчтэй зохиж унахтал Клара чи бол нэг муу шидэт савны ард нуугдсан хулчгаар амтан гэд түүнийг сүрэн зогсно. Гэтэл хулганы хаан чи одоо хүртэл зоригтой хിവэр байх шиг дээ. Чамайг улам жижиг болгоод өгье гэж саваагаа түүн рүү чиглүүлдэл цөмөөхөө эцсийн хүчээ шавхан ил дээрээ түүнийг хамгаалдаг. Цөмөөхөн илтэнд хулганы хааны ичээ дайж өөрийг нь онож өчөөхөн жижигхэн болж хувиргах бөгөөд муусны нөхрөө үсрээд орчихно. Би энэ моцон цөмөөхөө Клара твэрхэд цөмөөхөө би бол зүгээр л нэг модон хөлтэй шүү дээ гэхтэн Клара үгүй дээ чи зүгээр ч нэг модон хөлтэй биш ханхуу эрэг шүү дээ гэж хэлээд хацар дээр нь үнстэл хараал арилж ханхуу олон хувирдаг. Өөнийг харсан босд нь бүр шок хэлэх үггүй алчсан зогсож идэв. Ингээд Кларагийн хувцас ичидийн зүйлээр өөрөө солигдоход эрэг ханхуу чи миний хайгаад байсан тоорын гүнж байсан байх шүү дээ гэж хэлэхэд Клара үгүй айлгүй дээ л гэдэг. Ханхуу эрэг чиний ир зориг бас үнсэлд миний хараалыг арилгаж хулганы хааныг дийлсэн байна гэхэд орчин нь тэр чигтээ өөрчлөгдөж хөшөө алсан хүмүүс бүгд эргээд хүн болоо хувирнаа. Бүх зүйлийн учрыг ойлгосон манай хэд дуулж бүжиглэн баярлаж агаад ханхуу эрэг цаашдаа хариуцлагатайгаар улсаа удирдахаа ард иргэдтэй амлаж тоорын гүнжийг энд үлдэж миний хатан болооч гэж гуйдаг. Яг энэ үед хулганы хаан хорон санаа сарсан багваахан дээр суужчихсан нисэж ирээд гүнжийн зүйлдийг булааж авснаар тоорын гүнж сарнин алга болно. Клара гэртээс ирээд цөмөөхөө баахан хайсан боловч байдаггүй ба аваа ах нь орж ирээд хулганууд шүнжин үдшилээ хийжээдэг гэхтэн Клара урд шөнийн бүх явдлаа ярьж өгтөл аваа ах нь итгэдэггүй. Ингээд аваа ах чинь гаднаас нэгэн зочныг дагуулan орж ирэх бөгөөд тэрхүү зочин нь манай ханхуу эрэг байвал яах вэ? Манай хоёр дахин уулзаж ханхуу эрэг түүний зүйлдийг буцаан өгч бүжгэн дурж байгаагаар Барбигийн бяцхан охинд ярьж өгч байгаа үлгэр дуустдаг. Энэхүү түүхийг сонссон бяцхан охин ямар ч алдаа гаргалгүй балетын бүжгээ дуусгаж байгаагаар кино маань төгснөө. Бичлэг маань таалагдсан гэдэгт итгэлтэй. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр бай бай.